Төв аймгийн Эрдэнэ сандсан буян төв компани өрнөштэй талбай өнөөдөр 4 сарын 30 2026 оны энэ талбай дээр бид нэр нодон гүн хавагчаар 25 см нэг удаагийн боловсруулалт 14 см тавх боловсруулалт тэгээд химийн өрнөш нэг удаа тэгээ намар чиг хаалтын морно хийсэн. Одоо ямар ч байсан хог ургамалтай хангай юм байхгүй. За одоо хөрсний өнгөн эсвэл ийм сул шатаа за чиг бол энд байна. За чиг оролцоогоор 4 см-ийн доор бол доороос чиг эхэлж байна. За энэ бол ямар ч байсан үр суухгүйд бол чиг хангалттай байна гэж. За 20 см-ийн гүнд манай өөрийн багцаар бол 47.9% чигтэй байгаа. Энэ бол бидний хувьд бол нэлээд хангалттай юм байна гэсэн. За энэ жилийн хувьд бол манай энд бороо засаалж ороогүй. За ийм өрнөшөнд бид нэр тариа тарахаар бэлдэж байна. Одоогийн байдлаар бол бидний хувьд бол чиг хангалттай байна гэж үзэж байна. 5 сарын 10-нд тарьж эхэлнэ энэ талбай дээр.